Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдагчдын тоог нэмжээ. Улаанбаатар хотод 3000 гаруй шар усны үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Улсын хурлын дарга Нарлаг Монголын малчин үндэсний хөтөлбөр санаачилжээ. Нэг жилийн дотор улсын 1-р төв эмнэлгийн санхүүжилт 50%-аар хүрчээ. Оройн төрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг нэрвчлэх хуулийн төслүүдийг тал талаас санаачлаад байгаа. Эдгээрийн нэг болох ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өнөөдөр улсын хурлын босгыг давлаа. Ингэснээр эх 7 хоногт хаврын чуулган нээгдмэгц улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой энэ хуулийн төслийг нэн яаралтай гормоор хэлэлцэх хэсгийг улсын хурл шийтгэнэ. Наран туянаараа мөнх туяа тэргүүтээ бүдүүлэг авирлаж сонгогчдоо үл хүндэтгдэг гишүүдээс улбаалан гишүүдийг эргүүлэн татах асуудал нийгэмд урцаар яригдах болсон. Зээмдэж нийгмийн захиалгыг хууль болгох нөө гэлтэй төрийн тэргүүн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хууль санаачилснаа өнөөдөр улсын хурал дүргэн мэдүүллээ. За нам бус ээж бүх ард түмнийг төлөөлөх үүрэгтэй ерөнхийлөгч парламентын засаглал руу чиглэсэн хууль өргөн барих сургаар сүүлийн хэдэн өдөр цахим орчинд хилэлцүүлэг өрнөж баггүй шүмжлэл дагууллаа. Тэгвэл ерөнхийлөгчийн хамгийн газрын зүгээс дараах тайлбарыг өглөө. Монгол улсын ерөнхийлөгч эргүүлэн татах гэдэг байгаа юм биш. Ерөнхийлөгч ёс зүйн хэмжээг нь тогтоох гэдэг байгаа юм биш. Хариуцлагын тогтолцоог нь тодорхойлгож өгч байгаа. Улсын хурал ёс зүйн тэр дүрмээ тодорхой болгоно гэсэн. Зөвхөн цалингийн 20%-аар торгоод байдаг энэ зүйл заалт улсын хурлын гишүүн ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг улсын хурлын өөрөөр тодорхой болгоод явна гэсэн үг тийм. Тэгээ үүнийг дагаад мэдээж одоо үндсэн хуулийн цэцгэрийг хянан шийдвэрлэх, эрүүгийн эргийг хянан шийдвэрлэх тухай хуулиуд гэдэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Зарим судлаачдын зүгээс ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нь үндсэн хууль улсын хурлын тухай хуультай харьцуулна гэж үзэж байгаа. За учир нь улсын хурлын тухай хуулийн 36-гийн 1-д улсын хурлын үйл ажиллагаа хуралдааны дэхтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, улсын хурлаар хилэлцүүлэх батлагтаа дагалдах хэлбэрээр улсын хурлын үйл ажиллагаа хуралдааны дэхтэй хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно гэж заасан. За тэгвэл ерөнхийлөгчийн хамгийн газрын зүгээс мөн л энэ хуулийн заалтыг зөрчсөн зүйл байхгүй гэлээ. Улсын хурлын тухай хуулийн 36-гийн 1-т болохоор улсын хурлын үйл ажиллагаа улсын хурлын дэхтэй холбоотой л гэж байгаа. Энэ хууль нь улсын хурлын үйл ажиллагаа улсын хурлын дэхтэй холбоотой ямар нэгэн тийм өөрчлөлт хийж байгаа зүйл огтоос биш. Улсын хурлын тухай хуулинд тулсан 36-гийн 2, 3 мөн үндсэн хуулинд олгосон одоо ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн одоо өөрчлөлтүүд хийгдэж байгаа гэсэн үндсэн хуулийн 33-ийн 4 энэ төр байгаа. Тэгэхээр энэ бол ямар нэгэн одоо улсын хурлын үйл ажиллагаанд нь оролцож байгаа зүйл биш. Улсын хурлын тухайн гишүүний эрх зүйг нь тодорхой болгож өгч байгаа гэсэн үг. Гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг парламентод судалтай иргэний зэрэг ногоо нам дэмжиж байгаа. За энэ намын 2 ч гишүүн нь ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй адил агуулгатай хуулийн төслийг санаачилсан. За энэ 3 хуулийн төсөл нэгтгэгдэж улсын хурлаар хилэлцэгдэж магадгүйгэх таамаггүй. За энэ хуулийн төсөл дээр ардчилсан намынхан янз бүрийн байр суурьтайгаа харин үндэсний эслийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж албан мэдэгдэл хүртэл гаргаад байгаа юм а. Манай улс хөрөнгө оруулагчдыг урьж залж авч ирчгээд эрхийг нь зөрчиж хохироосон тохиолдол нэгээр тогтохгүй. Иймдээж хөрөнгө оруулагчид манай улсаас цэрвдэг болчиход байна. Энэ байдлыг засах ганц зам нь хөрөнгө оруулалтын хуулийг шинжлэх ажил гэж судлаачид үздэг. Зайл 10 гаруй жилийн өмнө батлагдаж байсан энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж сүүлийн хэдэн жилийн турш ярьсан. Гэсэн хэдий ч ганц ч цэг таслал хөдөлгөөгүй төхөрлөө. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын нэгээр мөн энэ хууль нэрлэгдэж байна. Хөрөнгө оруулагчдыг өргөж байгаагаа шалтгаан нь хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал, засаглалын тогтворгүй байдал. За олон ч хөрөнгө оруулагчид хувийн хөвшилийн тухай ярьж байсан. За өнөөдөр ч гэсэндээ тэд энэ тухай ярьжлаа. Юун руу хөрөнгө оруулалт хийж байгаа? Оруулсан хөрөнгө оруулалт нь хэр үр дүнтэй, хамгийн гол нь аюулгүй байх гэдэг бол бидний зүгээр харж байгаа зүйл байгаа. Тэгээд хөрөнгө оруулагчийн хувьд болохоор оруулсан хөрөнгө оруулалтаа хязгаар нөхөх тал дээр бол энэ бол ойлгомжгүй байдал үүсэж байгаа. Нөгөө талаар болохоор хууль эрх зүйн орчин бас
тодорхой хэмжээс ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулагчид бол маш их сонирхож байна. Ялангуяа Хятад, Солонгосоос, Казахстанаас хүртэл сонирхож байгаа. Гэтэл яг нөгөө нэг төр маань ойрхон солигдоод төр солигдох бүрт нөгөө нэг төрийн албаа агчид солигдох гэх мэтчлэнгээс болоод төслүүд голдоо зогсох юм эрсдлүүд үүсэж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахгүйгээр хөрөнгө оруулагчдыг яаж журж гуугаад нэмэргүйг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрдөг. За өнгөрсөн оны Монголын эдийн засгийн чуулганы үеэр одоогийн улсын хурлын дарга учрал эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа 2026 оны Монголын эдийн засгийн чуулганаас өмнө хөрөнгө оруулалтын хуулиа баталж чадахгүй бол форум хийж чуулга болъё гэж хүртэл хэлж гисэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Economic Forum дахид Монгол зохион байгуулагдахгүй гэдгээ тохирч. Тэгээ уучлаарай тий. Хоёроо. Одоо болох хэрэгтэй. Одоо дараа жил дахиад одоо юу болох юм чинь тийм ээ. Тий. Тэгэхээр одоо лавгийн ерөнхийлөгч хэлэх гээд тэр зөвшөөрлийг хоёулаа тэр 14 хоногт өгөхгүй бол хоёулаа дахиж энэ арга хэмжээнд ирээд ирэхгүй. Тэгээ холхон байж дээр өгөхгүй. Учрал одоо улсын хурлын дарга болсон. За энд түүнд парламентаар хэлэлцэх хуулиудаас алийг нь төрүүлж хэлэлцэх үү, за алийг нь яаруулах уу гэдгийг шийдэх хангалттай эрх мэдэл бий. За энэ дэш тэрээр орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ хөрөнгө оруулалтын хуулийг хаврын чуулганаар батлана гэжээ. Салбарын сайдын зүгээс эдийн засгийг өөд татах хуулиудыг хаврын чуулганаар багцаар нь батлахаар зорж байгаагаа ярьлаа. Дэд үтц маань, эрчим хүчний нөөц маань гэдэг хязгаарлалтанд тулаад байна. Одоо бидэнд дараагийн өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхин тулд эрх зүйн орчинд өөрчлөлт явуулж тэр хөрөнгө оруулагчид алдагдаад байгаа итгэлийг дахин сэргээх. Засгийн газрын шинэ итгэл гэдэг байгаа ч бас энтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын орчинд итгэлийг сэргээх. Ингийн тулд эрс өөрчлөлт реформууд хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчиндөө хий, бодлогын арга хэмжээндээ хий. Монгол улс хөрөнгө оруулагч таатай бол орчин болъё гэсэн ийм өөрчлөлтүүдийг яриад байгаа. Ийхүү улсын хурлч тэр засгийн газарч тэр хөрөнгө оруулалтын хуулийг хугацаа алдлыг батлахын зүйтэй гэж үзэж байна. За өмнө хэд хэдэн удаа энэ хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэж оролдож байсан. За бүр бэлэн болчихсон хуулийн төсөлж танилцуулагдаж байсан. За эдийн засгийн хэлэх нь өнөө маргаашийн хоолтой холбоотой асуудал болчиход байгаа энэ үед за олон жил хойшилсан хуулийг барьж авах нь ороо бусгай энэ цаг үед Монголыг хөрөнгө оруулагчдад нээж өгөх чухал гарцуулах юм аа. Улсын хурлын дарга болон засгийн газрын зарим гишүүдийн чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллах томилолтоо Хүсгэл аймагт өргөжлүүлж байна. Малчтын ахуй амьдралыг өөд татах Нарлаг Монголын малчин хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж орон нутгийн иргэдэд амлажээ. Нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалж үлдэх бодлогыг төр бодлогын төвд байлгах ёстой. Тиймээс Нарлаг Монголын малчин хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэж улсын хурлын дарга Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзах үеэрээ ярьлаа. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хилцээрийг улсын хурал соёрхон баталснаар малчид өөрсдөө экспортлогч болох эрх зүйн боломжийг нээсэн. Энэхүү хилцээрийн үр дүнд Евразийн бүс нутгийн улсууд руу 3 жилийн хугацаанд махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноолуурын төрлийн бүтээгдэхүүнээс 204 төрлийн бараа, хөдөө аж ахуйн бусад төрлийн 65 төрлийн барааг тус татваргүй экспортлох боломжтой болох юм а. Малчтыг дэмжих энэ Нарлаг Монголын малчин гэдэг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сая манай намд одоо малчтын дуу хоолой болсон манай одоо Эрдэнэ булган малчин илс. Тэр Эрдэнэ булганаар би энэ Нарлаг Монголын шинэ зууны малчтын бодлогыг хариуцаа. Бодлогыг бичээ. Их хурлын тогтоол гаргая. Төрийн бодлого болёо гэж хэлээд байна. Ингээд эрх баригч намч тэр их хурлч тэр засгийн газар тэр малчтыгаа яг яаж дэмжиж цаашаа малчтыгаа ирээдүг юу гэж харж байгаа вэ гэдэг тодорхой бол. Тэрээс биш нэг малчид бидэнд хамаагүй юм шиг л болчтой одоо сүүлдээ. Тэгэхээр малчтыг халамжлахаар, малчтыг дэмжихээр, малчтын тухай ярихаар л малчин зүгээр суугаад бараг сайхан амьдраад байна. Малчид л юу болохгүй байх дуу одоо алгуулныг олон хүмүүс энэ хотоорч байж шүү дээ. Тэгэхээр Нарлаг Монголын малчин гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг зорилгоор миний бодож өгдөг зүйл бол би малчтаа нэмэлт орлоготой болох ёстой л гэж үзэж байна. Малчтаа. Тийм учраас Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр гээд энэ Оросын холбооны улс, энэ Беларусь, Армени, Казахстан, Кыргызстан, Узбекистан
гээд 200 сая хүнтэй зах зээлийг нэг гэрээнд гарын үсэг зурсан. Та нар намайг бас харсан баг. Дараа нь их хурлын дарга болоод энэ сойрхож батлуулсан. Евразийн хэлцээр гэдэг бол юу юм бэхээр 3 жилийн хугацаанд нийт 369 бүтээгдэхүүний тарифыг тэглээд гадагшаа буюу 200 сая хүнтэй зах зээл рүү гарах өргөн боломжийг нээсэн 3 жилийн хэлцээрийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадвал малчтай нэмэлт орлоготой бол. Иргэдийн асуултад улсын хурал засгийн газрын гишүүд хариулт өгч зарим асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажилласан. Тухайлбал Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын шинэ барилгын санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгах, хүүхэд хамгааллын байрны барилгын төсөвт тусгах, Солонготын даваанаас мөрөн хүртэлх авто замын барилгын төслийг урагшлуулах, дэд станцын трансформаторыг шийдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалтын төслүүдийг судалж, үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Манай улс энэ онд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ амбицтай зорилттой хүрэхийн тулд өмнө нь хэрэгжүүлж байсан Go Mongolia брендингээ үргэлжлүүлж нөлөөллийн ажлаа өргөжүүлэх юм байна. Мөн зочид буудлын хүрэлцээ ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдэхийн тулд салбарын аж ахуйн нэгжүүдэд 6 жилийн хугацаанд 6% хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. За энэ хүрээндээ энэ жил 160 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм байна. 5 жилийн дараа гэхэд 2 сая жуулчин хүлээн авахар төлөвлөжээ. За ингэхдээ зүгээрс нэг жуулчныхаа тоог нэмэгдүүлээд зогсохгүй. Нэг жуулчнаас орж ирж байгаа орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаар нэлээ. За одоо нэг жуулчин 2000 Америк доллар зарцуулж байгаа гэх судалгаа бий. Үүнийг дор хаяж 4000 Америк долларт хүргэх юм гинэ. За үүний тулд ирээд буцаж байгаа жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээгээ төрөлжүүлэхэд нь хамгийн чухал байгааг хэллээ. За иймдээ ч энэ салбарын хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг салбарын сайд нь хэлж байлаа. 1 сая жуулчин ирэхэд бид нар өөрсдөө бэлэн байх ёстой. Тэгэхээр энэ дээр бид нар одоо бэлэн байдлаа хангахын тулд энэ жил 6% хүүтэй 6 жилийн нэг хөнгөлөлттэй зээлийг одоо энэ сараас эхэлж олгож байгаа. Тэгээд аялал жуулчлалын одоо зочид буудлууд, резортууд, цайны газрууд, за мөн одоо зам дагуух үйлчилгээний байгууллагууд, хот хоорондын тээврийн байгууллагууд гээд нэлээд олон энэ одоо салбарын чиглэлийн компаниудад одоо энэ зээлийг олгохоор бид нар бэлэн одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Жуулчлалын компаниуд 100 ажиллаад өвлөн хамардаг тийм. Гэтэл бол зээлийн юун дээр бол одоо заавал одоо жилийн дөрвөлээд ажилласан байх гэсэн шалгуурууд байна. Гэтэ энэ эдгээр шалгуурууд дээр бас нэлээд уяатан байдлыг бол оруулж өгч байгаа гэж харж байгаа. За дээрэс нь бол дэлхийн стандарт нийцсэн ийм бүтээн байгуулалтын энэ одоо зээлийн асуудал бол бас маш их одоо хэрэгцээтэй байгаа. За энэ лүү бол одоо хамгийн түрүүнд чиглэх болов уу гэж бид нар бол харж байгаа. Манай улс сүүлийн 10 жил аялал жуулчлалын салбартаа анхаарч Welcome to Mongolia, Go Mongolia гэх брэнд түлхүүр өгнөдтэй болоод амьдсан. За бага биш хөрөнгө оруулалтыг ч энэ салбарт хийсэн. 2023 онд гэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 4.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. Харин эргээд энэ мөнгөө хэд нугалж 2023 онд 4.4 орчим их найд төгрөгийг энэ салбараас олжээ. За энэ нь аялал жуулчлалын салбарт оруулсан хөрөнгө ашгаа хэд нугалж өгдгийн жишээ. За иймд цаашид зөвхөн зам биш жилийн 4 улирал аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байгааг хэлж байсан юм а. Археологийн малтлагаа судалгаа хэдийгээр үр бүтээлтэй болон төдий чинээгээр үндэсний сан хөмөргийг баяжуулж байдаг онцлогтой альва үзмрийн намтар түүх гэдэг анх олж нээснээс эхлээд сэргээн засварлах музей рүү шилжүүлэх бүхий л үйл явцад цаг үргэлж шинжлэгдэж зузаарч байдаг. Манай музейнууд энэ бүхнийг үзмрийн танилцуулгад багтдаггүй учраас дутагдaltaй болохыг археологчид хэллээ. Археологийн малтлаг судалгааны ажил гэдэг асар өндөр өртөгтэйгөөс гадна олон хүний цөөнгүй жилийн уйггүй хөдөлмөрийн үр дүн байдаг. Археологчид маань туулын мөсийг 7-оос ч илүүтэй зовж зүдэрч байж үнцэнтэй үзмрийг олж илрүүлдэг. Тэгтэл манай улсын музейнууд үзмрийнхээ танилцуулгад тухайн олдврын хамаарах онцагийг бичсэн төдий харагддаг. Хаанаас илэрсэн олдвор болохыг тодотгосон байх нь ховор тааралдана. Үүний балгаар гадаадын жуулчид атгай, дотоодын үзэгчч гэсэн тухайн олдвор их хэрэглэгдэх хүний хэлбэр төрсийг ажиглахаас өөр ололтгүй музейгээс гарах нь бий. Тэгвэл бусад улсын музейнууд тухайн олдврыг хэн гэдэг археологч ямар судалгааны багийнхан хэдийд хаанаас ямар адлын явдлыг туулж илрүүлсэн уг олдвор ямар замналыг туулаад тэрхүү музей хоргонд байршсан талаар дэлгэрэнгүй танилцуулсан байх нь энүүхэнд. Үүгээр жоромгүй тухайн олдврын хэдийд хэн гэдэг судлаачдын өгүүлэл номд ямар үнцэнтэй агуулгаар дурдгдсан зэргийг бүхэлд нь танилцуулах төдийгүй түүний олдсон газрыг газрын зураг дээр тодорхой зааж тэмдэглэсэн байх нь ч энүүхэнд.
Ингэснээрээ олдврын илэрсэн газрыг зорих аль жуулчдын шинэ маршрутыг ч нээдэг. Чамлахааргүй их материалыг бол музейнууд өгсөн байгаа. Хамгийн сүүлээс нь эхлээд ярих юм бол 24 онд бид нар Чингис хаан үндэсний музейд 5-7 язгууртан хатагтаан уушны материалыг цогцоор нь соёлын үндэсний төв сэргээлсүүлээд төлөөлж өгсөн байна. Тэр үзмөрчин өөрөө айгүй их мөнгө шингээд, айгүй хүний хөдөлмөр цаг хугацаа он жилиг шингээгээд бий болж байгаа үзмөр шүү дээ, тий. Тэр үзмөр дээр тэрийг бий болгосон археологчдын нэр нь ядаж одоо тэр судалгааныхын төслийнх нь нэр ч юм уу ингээд байж ивэл бас сайхан санагддаг. Тэгээ ийм одоо жишгүүд бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр манай үндэсний музейнууд бас орон нутгийн музейнуудсан дээр яг энэ сайхан жишгийг бол дагаасаа гэж боддог. Бусад улсын музейнууд ихэвчлэн үзмрийнхээ зөвхөн хуулбарыг олон нийтэд харуулдаг бол Монголын музейнууд үзмрийнхээ их хувийг танхимдаа байршуулдаг. Энэ чанараараа Монголын музейнууд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж, зорин эрх жуулчдын нүдийг баясгах чухал үнцэнтэй газарт зүй ёсоор тооцогддог лээ. Гагц жуулчч гэлтгүй дотоодын эргэж гисэн музейгээр идэвхтэй үйлчлүүлдэг. Өнгөрсөн 7 хоногийн туршид бүх музей үн төлбөргүй үйлчлэхэд төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейгээр нийтдээ 185,990 иргэн зочилсон байна. Гэтэл энэ олон үзэгчийг татаж байгаа ховор нандин олдвруудыг илрүүлж, сэргээн засварлаж хариуцлагатайгаар хүлээлгэн өгсөн судлаачдынхаа үйл хэргийг үнэлэх нь зүй ёсны шаардлага юм. Ингээд телевизийн 7 хорон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Цаг агаар дулаарахтаа зэрэгцэн шар усны үерийн эрсдэл эхэлж байна. Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувьд нь шар усны үерийн эрсдэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 3,000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг холбогдох их сурвалж хэллээ. Энэ сарын 11-ний өдрийг хүртэл ихэнх нутгаар дулаарч байгаа учраас шар усны үерээс сэрэмжтэй байхыг Геодэс усны барилга байгууламжийн газраас санууллаа. Нийслэлийн 6 дүүргийн 19 байршилд халиа тошин үүссэн байгаа бол 7 байршилд шар усны үер болох эрсдэл өндөр байгааг холбогдох их сурвалжууд хэлж байна. Тэр дундаа Сонгой айрхан дүүрэг болон Сүхбаатар дүүрэгт шар усны үерийн эрсдэл хамгийн өндөр байгаа гэлээ. Нийслэлийн хэмжээнд 3,000 гаруй өрх үерийн эрсдэлтэй аманд буусан байгааг холбогдох их сурвалжууд анхааруулж байна. Геодэс усны барилга байгуулалтын газрын зүгээс бол 11 байршил дээр өдөр болгон тогтмол ажиллаа явж байна. За шар усны үерээс урьдчилан сэргийлэл манайх одоо Сэлбийн айсав газар байна. Улаастай айсав газрууд байна. За энэ толгоотын одоо жишээлбэл орбит те толгоот Нарангийн гол гэдэг газар уулын амнаас ирэх газрууд дээр томдорх гаралгаа болгоог чөлөөлөх урсцыг сайжруулах ажлууд хийгдэж явж байна. Үерийн ус чөлөөтэй урсах зориулалттай хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж, цэвэрлээгүй зэрэгс шалтгаалж, шар усны үер хальж хүндрэл үүсгэдэг. Үүнтэй зэрэгцэн хөрсний бохирдол агаарт дэгдэж, халдварт өвчин нэмэгддэг. Нийслэлийн нийт хөрсний 80 гаруй хувь нь бохирдолтой. Тэр дундаа Сонгой айрхан Баянгол Бахангай дүүрэгт хөрсний бохирдол хамгийн өндөр байна. Тиймээс шар усны үерээр хөрсний бохирдол агаарт дэгдэж, халдвар тархах магадлал өндөр байгааг холбогдох албанаас анхаарууллаа. Дуулын амнаас хөрснөө бууж шар усны үер гэж байгаа бодловч одоо манай байгууллагын эзэншүүд байдаг. Үерийн хамгаалтанд барилга байгуулалтанд дамжиж туулгал руу цуцдаг байгаа. Үүндөр бол манай байгууллагын зүгээс бол одоо хавар олон намартай ариутгал хадгалуучуудын ажил хийгдэж явдаг байна. Улсын хэмжээнд нийт нутгийн 65% нь цасан бүрхүүлтэй. Цасан дахь усны нөөц 14.2 шоо км байгаа юм а. Шар усны үерийн эрсдэл Сэлэнг, Дархан уул, Увс, Баян үлгийн аймагуудад хамгийн өндөр байна. Цас их орж өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмэн цасны усаар дамжин усыг бохирдуулж өвчин эмгэг тараах эрсдэлтэй байгаа учраас хаврын улиралд хүн бүр хөрсний бохирдлоор дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Оюутан цэрэг хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 10,000 гаруй оюутныг цэргийн мэргэжил алгах сургалтад хамруулжээ. 2026 оны оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 3 дугаар сарын 1-ээс эхлэн e-Mongolia системээр авч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 2937 оюутан хамрагдах хүсэлтэд ирүүлжээ. Хүсэлт илгээх хугацаа маргааш буюу 3 дугаар сарын 10-ны 23 цаг 59 минутанд дуусна гэлээ. Магадлал итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн 1, 2, 3 дугаар курсын оюутан байх 2026 оны 6 дугаар сарын 15-наас өмнө 18 наснд хүрсэн байх. Нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх. За эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх зэрэг шаардлагуудыг хангаж байгаа бол e-Mongolia системээр тус хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээх боломжтой юм а. За хүсэлт илгээсэн оюутнууд хамгийн түрүүнд эмчийн үзлэгт хамрагдана. За эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа бол бие бялдрын шалгалт өгнө. За дараагаар нь бүтэн 2 сарын турш онлайн хичээлд сууна. За үдсэн онлайн хичээлээс шалгалт авч тэнцсэн оюутнууд 2026 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хүртэл мэргэжлийн бэлтгэлд хамрагдах юм байна. Тэнцсэн хүмүүстээ оюутнуудаа бид нэр автоматар мэдээлнэ. За та одоо тэнцсэн байна. Шаардлага хангаж байна, болж байна гэдэг. За энэ тэнцсэн залуучуудыг бид нэр цуглуулад эрүүл мэндийн үзлэгт хамруулах ийм одоо ажил байгаа. Энэ үзлэгт тэнцсэний дараа тэнцсэн залуучууд маань бол зэвсэгчний жанжин штаун даргын баталсан биеийн бэлтрийн одоо стандартын дагуу биеийн дэмрийн шалгалтанд орно. За энэний онлайн сургалтанд тэнцсэн залуучууд маань 6 сарын 15-наас 8 сарын 15-ны хооронд үндэсний Батлан улс сургуулийн харьяа шар хадан дахь сургалтын нэгдсэн төвд сургалтанд гардаг. Байдлын талбартаар 4 аргаар одоо хөтөлбөрийн өмнөх жилүүдэд зөвхөн 1-р курсын оюутнууд энд хөтөлбөрт хамрагддаг байсан. За энэ жилээс эхлэн 1, 2, 3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой болсон гэдгээрээ онцлогтой. Харин өнгөрсөн жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн төгсөгчид төсвөр төвчээр хууль эрх зүйн мэдлэг, зэвсэгтэй харьцах хөлөлгээд олон зүйл суралцсан тухайга болцлоо. За яг явахын өмнөх бол мэдээ санал байсан 1 жилийн хугацаанд цэргийн албыг бодвол 3 сарын хугацаанд албыг хаадаг болохоор ер нь бол маш шахуу хуваартай. За тэгээд яг 3 сарын явсан хугацаанд бол маш завгүй хугацааг өнгөрсөн. Олж авсан зүйл гэвэл яг төсвөр хатуужилт байж болж гин өөрийгөө яг өөр талаас ер нь бол мэдэрсээр бод болсон да. Төсөөснөөс бол ер нь хамрагдчих жоохоо. Надад бол хүндлээсэн. Очооч гэсэн ер нь бол миний бодснос ер нь харьцангуй нэлээ хатуу дэг жоромтой төрөхтэйсэн. Давуу талын хувьд ер нь бол залуу хүний хувьд одоо боловсрлоо саатуулгүйгээр би боловсролыг зогсоогоор дунд нэг завсар авалгүйгээр шүдгээ 103 сартаа ер нь бол багтаагаад журамт үрээ биелүүлж байгаа нь л давуу тал болж ирсэн. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж сургалтыг амжилттай төгссөн оюутнууд цэргийн бэлтгэлтэй иргэн болж дайчилгааны нөөцөд бүртгэгддэг байна. Ингэснээр улсын батлан хамгаалах тогтолцоонд оролцох, за шаардлагатай үед хуульд заасан үүргээ биелүүлэх боломж бүрддэг юм а. Сэтгүүлч нийтлэгч Гомжовын Отгон баярын үйл хэргийг үргэлжлүүлэх нийтлэгч Отгон баяр сан болон Айтон агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 1-р сарын 19-наас 3-р сарын 1-ний өдрийг хүртэл оролцогчдоос бүтээлийг хүлээн авч өнөөдөр ялагчид шагналыг гарт авлаа. Сэтгүүл зүйн нууц хөгжлийн үр дүнгийн хөтөлбөрийн менежер Ануудаар $90,000 манипуляц бүтээлдээ сонгуулийн үеэр улс төрчид сошиал орчинд хэрхэн манипуляц хийдгийг баримтаар нотлон аналитик нийтлэл бичжээ. За түүний энэ бүтээлийг энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр тодруулсан байна. Яг одоо Facebook бол манайд маш их өндөр хэрэглээтэй ийм одоо платформ болж байгаа. Тэгээд энэ платформын орчинд манай улс төрчид өөрсдөө одоо улс төрийн манипуляц буюу маш өндөр төлбөртэй мэдээллийн манипуляцыг яаж хийж байгаа вэ гэдгийг судалгаатай гаргаж ирээд тэгээд энэ нь болохоор Метагийн өөрсдөө олон нийтэд нээлттэй болгосон Meta Ad Library гэж сан байдаг. Тэр санг одоо ашиглаад төлбөртэй буюу одоо гадагшаага төлбөр төлж бүүстлүүлсэн контентууд дээр ерөөхдөө анализ хийгээд за энэ нь одоо яг улс төрийн тодорхой үйл явдлын үеэр идэвхждэг те зохион байгуулалттайгаар олон нийтийн тархийг угааж байгаа юм байна гэдгийг баталсан ийм нийтлэл бичсэн байгаа. Парламент судалтай улс төрийн 5 хүчин ямар байдлаар орох болоо гэдэг агуулгатай л нийтлэл. Тэ бас улс төрийн лидер хомсдод байгаа мó да гэсэн үнцгийг бас гаргаж өгсөн байгаа. Миний нийтлэл хуйлгүй томилгоо гэдэг
нийтлэл байгаа. Тэгээд гол агуулга нь юу вэ гэхээр засгийн газрууд сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож бүрэн эрх төлөөлөгч томилдог болсон. Ялангуяа 2019 оноос хойш төрийн өмчит хэд хэдэн компанид ийм томилгоо хийсэн. Энэ томилгоо маань одоо үндсэн хууль хийгээд тусалд хууль тогтоомжтой хууль зүйн хувьд одоо хэр одоо нийцтэй байгаа вэ гэдэг агуулгыг яг энэ нийтлэлээр хүндхийг зорьсон. Тэгээд энэнийхээ хүрээнд бас өөрийнхөө хэмжээнд судалгаа шинжилгээг бас хийсэн байгаа. Баримтад тулгуурлан бичиж сэтгүүл зүүн хурц тод дуу хоолой болж байсан сэтгүүлч Хотгон баярын дурсгалыг хүндэтгсэн энэхүү сэтгүүл зүүн шилдэг бүтээл шалгаруулах хуралдаан нь залуу сэтгүүлчдийг дэмжих хараат бус чанартай бүтээлийг урамшуулах зорилготой. Ихэнх нь уул уурхай эдийн засгийн асуудлаар гэсэн үг. Тэгээ бас улс төрийн асуудлаар нэлээд бүтээлүүдсэн. Гэхдээ зөвхөн энэ сэдвүүдээр хязгаарлагдахгүй одоо төрөлттэй холбоотой, ипотекийн зээлтэй холбоотой, гадаад бодлоготой холбоотой маш өргөн өрөөний сэдвүүдээр нийтлүүд ирсэн байсан. Тэгээ энэ жилийн хувьд сэтгүүлчд маань нэлээд нээлттэй дата өгдөл ашиглаж бичсэн их сурвалж сайтай ийм бүтээлүүд байна. 2025 онд анх удаа зохион байгуулагдсан сэтгүүл зүүн шилдэг бүтээл шалгаруулах хуралдаанд 28 бүтээл ирж байсан бол энэ жил 44 бүтээл иржээ. За өнгөрсөн жил 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 3 бүтээл байсан бол энэ жил 15 бүтээл болсон нь бүтээлийн чанар сайжирч байгаа гэж шүүгчид онцолж байлаа. Монгол улсын хэмжээнд 29 асрамж халамжийн төвд 800 гаруй хүүхэд амьдарч байна. Асрамжийн газар өсч амьдралд хөл тавьж буй хүүхдүүдээс сэтгэл санамжийн судалгаа авахд асрамжийн газар удаан амьдрах нь нийгмийн харилцаанд оролцох, бие даах, мөнгөтэй харьцах, хайр халамж мэдрэх зэрэг асуудлуудын хувьд дутагдaltaй байх тохиолдол ажиглагдаж байна. Ингээд нийгэмд бие дааж амьдрахад шаардлагатай чадваруудад суралцаагүй хүүхдүүд наад зах нь амьдрах байр, хийх ажлаас эхлээд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох, төлөвлөөгүй жирэмслэх, гэр бүл зохиох, өрөнд орох зэрэг олон асуудалтай нүүр тулдаг байна. Тухайлбал 2025 онд өнөр бүл хүүхдийн төвөөс 24 хүүхэд 18 наснд хүрч асрамжаас амьдралд гарчээ. За эдгээр 24 хүүхдийн 15 нь бүтэн 16 жил асрамжийн газар амьдарсан буюу 2 настайдаа ирсэн хүүхдүүд байгаа юм. За 10 гаруй жилийн турш багш нарынхаа хайр халамж анхаарал донд байсан хүүхдүүд ажил хийх, амьдрах байраа олох, за мэрэгжил эзэмших зэрэг зайлшгүй шаардлагатай нүүр тулдаг байна. Одоо манай 18 нас хүрсэн 25 онд гэхэд одоо 24 хүүхэд маань 18 нас хүрсэн. За энэ 24 хүүхдийн маань бараг одоо 15 6 хүүхэд нь одоо бүр 16 жил амьдарсан хүүхдүүд байсан. Тэгээ энэ хүүхдүүдийн яг бид нар ингээд өөрсдөө хүүхдүүдийнхээ сэтгэл ханамжийн судалгаа, хүүхдүүдтэйгээ ярилцаад ингээд чанарын судалгаануудыг хийсэн л тэгэхэд ингээд харахад бол хүүхэд бол ер нь бол одоо бүр багаасаа ингээд нөгөө асрамжийн газар өсөх нь зарим нэг тал дээр дутагдaltaа. Ер нь бол нөгөө одоо гэр бүлийн одоо тэр боловсрол олгох тэгээд одоо нөгөө эцэг эхийн тэнд ажиллаж байгаа ажилтнууд бол одоо эцэг эхийн хайр халамжийг одоо нөгөө орлон гүйцэтгэж байгаа штэ. Гэтэл яг тэр нөгөө гэрийн орчинд өсвөл эн чинь бас нэг талаараа нөгөө байгууллага статустай байгаа байхгүй юу? За дээрх асуудалд багч болов шийдэл болж буй төрийн бус байгууллагын жишээ бол агаа эгээ хөтөлбөр. За асрамж халамжийн төвд амьдарч байгаа болон амьдрал гарч буй хүүхдүүдэд санхүүгийн бус туслалцаа үзүүлж амьдралын чухал үедний шийдвэр гаргахад нь туслах, сонсох, зөвлөгөө өгөх, нөхөрлөх, хүмүүстэй харилцахад нь чиглүүлэх ах эгчтэй болгох хөтөлбөр юм а. За байгуулагдсан цагаас хойш 200 гаруй хүүхдийг ах эгчтэй болгосон байна. Агаа эгээ хөтөлбөрийнхэн асрамж халамжийн төвөөс гарч агаа эгээ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон хин нэгний тусалцаагүй бие даа амьдарч эхэлсэн хүүхдүүдийн хооронд ямар ялгаа байгааг судалжээ. Онд бид нэр хийсэн судалгаагаар юу гэж харагдсан бэ гэхээр агаа эгээ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань тодорхой хэмжээгээр одоо боловсрал эзэмшсэн өндөр байсан. Ер нь тэр хүүхдүүдийн дунд бол бас дээд боловсралыг эзэмшсэн, мэрэгжлийн сургууль сурсан хүүхдүүд байсан. Бас ажил мэрэгжилтэй болцсон тийм хүүхдүүд байсан. За хөтөлбөрт хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд бол бас нэлээд амьдралын хүнд асуудлуудад орсон байсан. Ерөнхийдөө асрамж халамжийн газрын хүүхдүүдэд нийтлэг толгордог асуудал бол хамгийн нэгдүгürt бол орон байрны асуудал гэдэг. Нөгөө нэг ажлын байр олддоггүй. Ягаад гэвэл нөгөө юм буруу мэргэжил сонгосон ч юм уу. Эсвэл Монголд бол яадаг вэ гэхээр яг таних хөнгөө л ажилд ороход айгүй хэцүү байдаг байхгүй юу?
Асрамжийн төвөөс гарсан хүүхдүүд 18 нас хүрмэгц бие даан амьдралаа эхлүүлэхээс өөр сонголтгүй болдог. За гэр бүлийн дэмжлэггүй амьдралын туршлагагүй тэдэнд чиглүүлж зөвлөх, дэмжих тогтолцоо хангалттай байдаггүй. За нөгөө талдаа нийгмийн хандлагч тэдний хувьд амар байдаггүй. Асрамжийн газрын хүүхэд гих шалтгаанаар ялгуурлан хандах, ажил авахдаа болгоомжлж татгалзах зэрэг тохиолдол байдаг лээ. За энэ нь амьдралд дөнгөж хүл тавьж буй залуусын хувьд өөрсдөө итгэх итгэл буурах боломж хумагдах шалтгаан болдог байна. Ингээд эцэстээ хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоогоос яг жилийн өмнө донорын асуудал нийгэмд хурцаар яригдаж эхэлсэн. Энэ үед донорын тухай хуулийг өөрчлөх асуудал ч эрчимтэй яригдаж байв. Гэвч шуугин намжгүй гэлтэй хуулийн төслийн бараас орогч алдагдчихлаа. Үүнээс болж 1000 гаруй хүн донорын хүлээх жагсаалтад байсаар байна. За донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. За энэ 20 гаруй жилийн хугацаанд 4 удаагийн нэмэлт өөрчлөлт, шинжилсэн найруулгыг хийжээ. За нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлага үүсэж 2022 оны хавар улсын хурлын гишүүн Чимбүрэн учрал Туваанаар донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжсэн. За хууль батлагдаагүй байдал батчлалын эмчтэй холбоотой асуудал тэгдэж за нэр бүхий гишүүд дахин хуулийн төслийг өргөн барьсан. За гэвч одоо гэр нь батлагдаагүй байгаа юм а. Хоёр хууль байгаа. За энэ хоёр хуулийн төслийг бол өнгөрсөн намрын чуулганы эхэнд юм болов Чимбүрэн гишүүн, за Алдар Жавхлан гишүүн, Батсөмбөрл гишүүн, миний хувьд одоо ингэ 4 гишүүн хамтдаа өргөн барьсан байгаа. За яг одоо бол улсын их хурал дээр хилцэх хэсгийг шийдвэрлээд ажлын хэсэг гарсан. Ингээ хоёр ажлын хэсгийн одоо хилцүүлэхэд бэлтгэх ийм ажлын хэсгүүд ажиллаж байгаа. За энэ хаврын чуулганаар хилэлцэх ийм хуваарьт бол орсон байгаа. За донорын тухай хуулийн малгайн дор цус олон эдис эргэтэн шилжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэж байна. Харин цус олон эд эргэтэн шилжүүлэх асуудлыг нэг бус салангад бие даасан хуулиар зохицуулах ёстой гэж үзэж 2023 оноос хойш боловсруулжээ. За тухайлбал энэ хуулиар данганц элэг бүр бус үүдлээс шилжүүлэн суулгах харилцааг зохицуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын эргэтэн суулгах ажиллагаа нэг шатаар урагшлана гэж үзэж байна. Нэг ясандаа одоо хамгийн энгийн жишээ их юм бол ясны чүмэг өөдлөс шилжүүн суулгах бид нар эмчилгээг бол хийгээд нэвтрүүлээд эхэлсэн байгаа шүү дээ. Одоо бол энэ жилээс бид нар хүүхдэд ясны чүмэг буюу өөдлөс шилжүүн суулгах эмчилгээг цусны хавдартай хүүхдэд бол хийгээд эхэлж явах жишээтэй. Энийг цаашлаад заавалчгүй гэр бүлийн хүрээллээс нь донороос цусны донорыг хайх биш. Сайн дурын энэ цусны донорын асуудлуудыг бол бид нар оруулж өгч байгаа. 2023 оноос хойш батлагдаж чадаагүй яваа хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хилцүүлнэ гэж ажлын хэсгийн зүгээс хэлж байна. За гэвч өнгөрсөн намар нэгч хуулийн төсөл батлаагүй 126 гишүүнтэй парламентын энэ хавар дуусгах бичиг цаасны ажил овоолттой. За энэ их олон ажлын дунд хуулийн төслийг тарамдаа төнгөрөх, за аль эсвэл батлагдаж чадахгүй бол олон хүний аймнаас эрсдэлд орох аюул тулгарх юм а. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт он гараад 3 дахь сар руугаа орж байхад бүрэн гүйцэд үүргээ биелүүлж чадахгүй байна. Статистик мэдээллээс хараад эрүүл мэндийн даатгалын сангаас улс дүүрэг хувийн эмнэлэг эмийн сан даалгадаг санхүүжилт нэмгэрч иргэдийн халааснаас гарах мөнгө зузаарсаар байгааг олгож байгаа санхүүжилтийн хэмжээнээс нь харж болно. Улсын 1-р төв эмнэлэгт олгодог санхүүжилт 1 жилийн хугацаанд 50 хүртэлх хувиар буурсан байна. Эмийн сангуудад олгодог хэмжээж 1 жигт буурчээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал хэдэн 10-ч биш хэдэн 100 тэрбумаар хэмжигдэх болсон. Гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш өнгөцөмжээр улс хувийн эмнэлгийг санхүүжүүлж эцэстээ сангийн алдагдал 300 тэрбумд хүрэх үед засгийн газраас удирдлагыг өржилсөн. За ингээд шин даргатай болсноор эрүүл мэндийн даатгалын сангийн үр төлбөр 200 тэрбум төгрөг болж буурчээ. За харин үр төлбөртэй хамт эмнэлгүүдэд ирэх санхүүжилт нь ч давхар нэмгэрсээр байна. За эрүүл мэндийн даатгалын сангийн үр 2020 онд 2.6 тэрбумаар хэмжигдэж байсан. Харин гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш буюу 2021 оноос эхлэн үр төлбөрийн хэмжээ 264 тэрбум, 2024 онд 316 тэрбум боллоо өссөн. Харин 2025 онд 280 тэрбум төгрөгийн үр төлбөр үүсэх тооцоолтой байсан энэ сан 200 тэрбум төгрөгийн өртөө олжээ. За үрийн хэмжээ харьцангуй буурч байгаа ч улсын эмнэлэгт ирэх санхүүжилт жил тутам багассаар байна. Үүний цаана тусламж үйлчилгээ авах иргэдийн халаасаас гарах мөнгө нэмэгдэж байгаа юм а. Улсын 1-р төв эмнэлэг өнгөрсөн жилийн үдээд эрүүл мэндийн даатгалын сангаас 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч байжээ. Харин энэ жил 12 тэрбум боллоо буурсан. Өөрөөр хэлбэл эхний 2 сар авдаг санхүүжилт нь 43%-аар багассан байна. Улсын 2-р төв эмнэлгийн хувьд 10-аас 7 тэрбум төгрөг болж буурсан. Сонгон найрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 3.3-аас 2.5 тэрбум боллоо багассан байна. За ганц эмнэлгүүд ч биш эмнэлгийн сангуудад ирэх санхүүжилт өнгөрсөн жилтэй харьцуулахад 6.3 тэрбум төгрөгөөр буурчээ. За ар хангаан эм хангамж эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн жил 21 сая төгрөгийн санхүүжилтийг авч исэн бол энэ жил 18 болж буурсан. Өөр хангаан эм хангамж 34 сая төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн жилийн үдээд авч исэн бол энэ жил 19 сая төгрөг болж 2 дахин багасжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас 47 аршин сувилаад 2025 оны 2 сарын 28-ны баядлаар 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. За харин энэ жил ердөө 8 аршин сувилалд 147 сая төгрөгийг олгожээ. За мөн 77% эмнэлэг энэ жил даатгалын санхүүжилтээс хасагдсан гэж тоочвол танаж хассан жил болж байна. За өөрөөр хэлбэл хөдөө орон нутгуудад зарим шаардлагатай эм тасарч улсын эмнэлэг твтэх үзүүлэх цаг олдохоо байж эцэст нь өндөр дүнтэй шинжилгээ үзэлгийг иргэд мөнгөө төлж өгч байгаа юм а. За гэтэл жил бүр эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ ганц удаач эмнэлгийн үйлчилгээ аваагүй хүн байхад ганцхан жилийн дотор 120 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан иргэн байсныг эрүүл мэндийн сайд хэлж байсан. За үгээрч зогсохгүй нэг иргэн өдөр бүр хэмнэлгээр эргэлдэж нийт 12 сая төгрөгийн шинжилгээ хийх гэж дурдвал эрүүл мэндийн даатгалын санг зах замбраагүй хяналтгүй ашигласны гор одоо гарч байна. Өнгөрсөн оны төгсгөлөөр эмнэлгүүдийн санхүүжилт дуусаж бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг төлбөртэй авч байсан. Энэ байдал одоо хүртэл үргэлжилсээр байгааг эмнэлгээр үйлчилж байгаа иргэд хэлж байна. Үүнээс гадна ахмад наснуудын өдөр тутамдаа хэрэгэлдэг даралтны эм, сахарын эмнүүд хөнгөлөлтөд олгогдохоо болжээ. Тухайлбал Эрдэнэцойгоо улсын 2 болон 3 дугаар эмнэлэгт нүдний хагалгаанд орохоор хөөцөлдөхөд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэж чадахгүй 3 сая төгрөг зарцуулж байна. Уг нь бол тэрээр 40 жил 1 сар жалгасалгүй эрүүл мэндийн даатгалаа төлсөн. Гэхдээ үүнийхээ үр шимийг хүртэхгүй байна гэлээ. Энэ асуудал орон нутагт ч мөн ялгаагүй үргэлжилсээр байна. Тухайлбал Өвөр хангаан аймгийн Хужирт сумын иргэн сумандаа цөсний хагалгаанд ороход эмнэлэг нь санхүүжилтгүй эм тарианд тасарчихсан байсан учраас өөрөөсөө 1 сая гаруй төгрөг гаргаж эм тариагаа гаднаас авсан гэлээ. Цэснэ агламаглаад орсон. Бүх юм гаднаас л авсан да. Ийм тариа жоох муутал идэв. Банк юм гаднаас ийм тариа гимэрхүүл идсэн. Би одоо нэгний хаалганд орж байгаа бол чадахгүй сая 500 гэсэн хувийн эмнэлэгч ийсэн, улсын эмнэлэгч ийсэн даатгал юу бас чөлөөлөгдсөн гэдэг чинь тий. Сая гаруй төгрөгийн шинжилгээнд хийсэн. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой архаг өвчний эмчилгээ хагалгааны санхүүжилт танагдсан. Үүнтэй холбоотой улсын эмнэлгүүдэд зарим төрлийн хагалгаа болон эмчилгээ, шинжилгээнүүд тогтоосон квотноос хэтэрвэл ямар ч хөнгөлөлтгүй төлбөртөө хийгдгээс өөр аргагүй байгааг эмнэлгийн төлөөлөл илэрхийлж байна. Архаг тусламж үйлчилгээ дээр хэрвээ гэрээний тоо хэмжээ хэтэрсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохгүй гэсэн залттай байгаа. Тэгэхээр санхүүжилт олгохгүй гэсэн залтын дагуу болохоор иргэнээс төлбөрийг нь аваад тусламж үйлчилгээ үзүүлэх ийм зохицуулалт хийгдсэн гэрээ байгуулагдаад эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 4-р тогтоолыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой архаг хууч өвчтөй хүмүүсийг үзгээ хойш тавьсан. Тэдний мөнгөдөө эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй авч мөнгөгүй нь эмээ уугаад гэртээ суухаас өөр аргагүй болсон. Тэдний дийлэнх нь ахмадууд. Гэтэл тэдний өдөр тутамдаа уух зайлшгүй шаардлагатай байдаг. Даралтны эм болон сахарын эм зэрэг эмнүүд өнгөрсөн сараас эхлэн дахин эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олдгоо байжээ. Нэг эм биччихын тэр нь байхгүйгээд автигууд нөхгүй.
Тийм тэр хөнгөлтэй эмэндүүд үнэн асуудал их байсан. Сахарын тэр нэг 2 мг-тэй эмийн аптекуудад байхгүй. Хөнгөлтэй нь байхгүй, хөнгөлтгүй нь болоод байна. Сахарын эмийн тэгсэн хөнгөлттэй нь болчихсон байл. Он гараад хэвийн болон гэсэн хүлээлттэй байсан эмнэлэг болон эмийн сангийн санхүүжилтууд асуудалтай хിവэрэ байгааг эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс шүүмжиллээ. Улсын эмнэлэгт 7 хоног твтгэхэд хамгийн багадаа 400-ээс 500 мянга, хагалгаанд ороход 2-оос 5 саяыг зарцуулах жишээтэй байна. Эмийн сангуудад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй олгодог, эмийн санхүүжилт доголдсонтой холбоотой 50% хөнгөлөгддөг даралтны эмч ахмадуудад олдгоо хэлжээ. Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.